Нийслэлийн төв талбайд өнөөдөр Улаанбаатар Book Fair арга хэмжээ боллоо. Ном дурлаж мэдлэгт шүтэх найрсаг хотын иргэд уриатаагаар зохиогдож байгаа олон улсын номын баярын үеэр зохиолч уншигчдын уулзалтаас гадна зуучдыг татах олон сонирхолтой арга хэмжээ өрнөсөн юм а. Тухайлбал олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, ном яри кофе ууж чөлөөт орчин, уншлагын баяр, дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдрлөг, үзэсгэлэн номын шагналтай тэмцээн уралдаанууд басны зэрэгцээ энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50% хямдралтай худалдсан юм а. Номын баяр 2 өдөр үргэлжлэх бөгөөд энэ өдрүүдэд хүндэтгэж хайрладаг зохиолчтойгоо уулзан худалдан авсан номон дээрээ гар үсэг зурулах боломжтой юм байна. Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол улс суух элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.